Монголын кофений соёлыг шин түвшинд хүргэх зорилготой Artisan Roast компани Монгол хүний амтлах мэдрэмжийг хослуулсан үндэсний брэнд Maza Coffee-г дотооддоо үйлдвэрлэж байна. Тэгвэл тус брэнд Fandia платформтой хамтран худалдаа авсан бүтээгдэхүүн бүрийн борлуулалтын 1%-ийг Mazala байгууллагыг хамгаалах үйлсэд хандивуулахаар болжээ. Орчин үеийн бүрэн автомат өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон кофе хуурах, бутлах, савлах гээд стандартчилсан эцсийн бүтээгдэхүүн хүртэл хийж гүйцэтгэх чадамж өгөхий энэ үйлдвэрт үндэсний гих тодтолтой Maza Coffee-г үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр гэх юм бол хоногт 850-аас 1200 300 кг хүртэлх кофе хуурж боловсруулах, 8,000-аас 10,000 кг хүртэлх кофег савлах хүчин чадалтай бүрэн автоматсан үйлдвэр байгаа. Манай агуулга гэх юм бол бид ерөнхийдөө дунджаар тогтмол 40-оос 50, 60 тонны түүхийд ногоо үрийг нөөцөлж үйл ажиллагаандаа хэрэглэгч нартаа яг тогтсон амт чанарыг байрж ажиллахыг зарчим болгож ажилладаг. Өнөөдрийн байдлаар бид Бразил, Индонез, Этиоп, мөн Колумб, Кен зэрэг улсуудын ногоо үрийг өөрсдийн кофе хуурах үйлдвэрийнхаа процесс ашиглаж явж байгаа. Maza брендийн түүх Mazala байгууллагаас эхэллээ. Дэлхий дээр ховордсон говийн хатуу ширүүн нөхцөлд амьдрахаар тисэж яваа энэ амтан бол тэсвэр дэвчээр дотоод ирч хүч ховорхон оршихуйн бэлэгдэл юм а. За ийм онцгой үн цэнийг шингээсэн амтыг бий болохын тулд олон төрлийн кофений үрийг нарийн хуурч амт цогцлыг бүрдүүлэн холсны эцэст өөрсдийн өвөрмөц кофег бүтээсэн байна. Maza Coffee-г анхлан ууж байгаа хүнээс эхлээд амт үнэр чанарыг хэрхэмэлдэг кофе мастер хүртэл бүгдэд тохирохуйц тэнцвэртэй амтыг бий болгожээ. Тэгээ Maza Coffee маань энэ цагаан сарыг тохиолдуулаад хэрэглэгч нартаа зориулаад цагаан сарын тусгай багцыг бас гаргасан байгаа. Тэгээ бид бүхэн энэ Maza Coffee-гийнхоо тусгай багцыг Fandia санхүүжилтийн платформ дээр хөрөнгө оруулалтын хамтын санхүүжилтийн платформ дээр байрлуулад хэрэглэгч нартаа санал болгож байгаа. Тэгээ энэ дашрамд дуулгахад цагаан сараар хайртай дотны хүмүүстэй дотоодынхоо үйлдвэрлэлийн брендийг шинэхэн кофег бэлэг болгоод мөн Fandia сан дээр оруулсан нийт хөрөнгө оруулалтын 1%-ийг бид бүхэн Mazala байгууллагыг хамгаалах санд боддоор хандивуулахаар зорж ажиллаж байгаа. Төслийн борлуулалтаас усгасан санхүүжилтээр кофений үйлдвэрийг өргөгдөхөх шин төхөөрөмж худалдаа авахд хөрөнгө оруулах юм а. За хэрвээ та кофенд дуртай Mazala байгууллагыг хамгаалахын төлөө сэтгэлтэй нэгэн бол Fandia сегмент платформоор нэвтэрч Maza Coffee-г худалдаа авахыг зөвлөж байна.